Зөвлөгчтэй сайн байцгаана уу? Мөнгөний лужийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү эхэлж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараараа бид гадаадын банк Монголыг хөгжүүлэх хэмээх сэдвээр ярилцах болно. За эхлээд уламжлалт ёсоор нөхцөлөдлийн анализыг хийж, за үүний араас зочинтой төлөв байдлыг бол ярилцсанаа. Өнөөдрийн зочноор Үлзий & Co Capital үндэсний компанийн захирал Үлзий баяр оролцох болно. За тэгэхээр гадаадын банк Монголыг хөгжүүлэх үү. За энэ дээр бол ер нь ихэнх монголчууд нь бид өөрсдийгөө хөгжүүлнэ гэдэгт бол санал нэг байх бах. Түүнээс биш хэн нэгэн гаднаас ирээд биднийг хөгжүүлнэ гэж бол бодохгүй байгаа. Харин бидэнд бол гадаадын хөрөнгө оруулалт бол харин хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын санхүүжилтийг дотоодын эдийн засагт татаж, дотоодынхаа хөгжил дэвшлийг авчрах. Хаас өөр гарц бол харин бидэнд төдийлөн харагдахгүй. Учир нь манай улсын гол зардаг экспортын бүтээгдэхүүн маань олон улс руу зарж орлого олдог бүтээгдэхүүн маань өөрөө уул уурхай. Харин уул уурхай дээр бид мэдээж хүрз бариад, жото бариад уул уурхай хэрэглэхгүй нь бол тодорхой. За энэ тохиолдолд бол их хэмжээний хөрөнгө оруулалт, өндөр технологи, мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай болдог. За тэгвэл яг энэ хөрөнгө оруулалт, энэ салбарыг хөгжүүлэх, энд хөрөнгө оруулах хэмжээний гадаадын банк Монголд орж ирэх юм болов уу, үгүй болов уу гэдэг дээр бүгдээрээ төлөв байдлын анализ гэх. За ингээд сая нэгдүгээр өдөр Монгол улсын их хурлын чуулган эхэллээ. За чуулганаар бол энэ удаагийн хаврын чуулганаар бол 32 хууль тогтоомжийг бол хэлэлцэж батлнаа гэсэн энэ мэдээлэл бол явж байна. За үүн дотор бол хэд хэдэн чухал бөгөөд яаралтай хилцүүлж одоо батлуулахаар ажиллаж байгаа хуулиуд байна. За энэ дотор бол мэдээж гадаадын хөрөнгө оруулалттай банкыг Монголд үйл ажиллагаа явуулах боломжийг нээх хэсэг асуудал байна. За мөн татварын асуудал гэдэг олон одоо чухал сэдвүүд араасаа бол хүлээгдэж байна. За тэгэхээр гадаадын банкыг яах вэ? За мэдээж хэрэг их хурлын даргын хувьд бол гадаадын банкыг дэмжсэн, гадаадын банкыг дотоодын эдийн засагт орж ирэхийг дэмжсэн хуулийн одоо төслийг эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. За түүнийгээч олон нийтэд сошиал ертөнцид бол ил тод нээлттэй илэрхийлсээр байгааг та бүхэн анзаарсан байна. За энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт бол энэ сэдвэр хилцүүлэг өрнөсөн байгаа. За энэ хүү хилцүүлэгт бол банкуудын төлөөлөл оролцлоо, үндэсний зах зээлийн төлөөлөл оролцлоо. За мөн Монгол банкнаас оролцлоо, банкуудын холбоо оролцлоо, сангийн яамнаас хүртэл оролцоотойгоор хэлэлцүүлгийг бол өрнүүлсэн. За ингээд энэ хүү хэлэлцүүлгээс гарсан одоо зочдын байр суурь дүгнэлтийг бол энд харуулж байгаа. Тэгэхээр Хас банкны гүйцэтгэх захирал Цэвэг Жагийн хувьд бол за гадаадын банкыг дэмжиж байгаатай адилхан зэрэгцээд дотоодынхаа банкыг ч гэсэн дэмжиж аль нэг нь зэрэг хөгжүүлэх одоо шаардлагатай гэдэг үнцгийг бол хэлсэн байна. За харин Үлзий & Co-гийн захирал бол юу гэж хэлж байгаа гэхээр төгрөгийн ханшаа бид нар барьж одоо чадаагүй, доктортой байлгаж чадаагүй тохиолдолд бид одоо хичнээн гадаадын банкуудыг дуудаад манад хөрөнгө оруулалт бол орж ирэхгүй гэдэг үнцгийг бол барьсан, илэрхийлсэн байна. За тиймээс гээд одоо цаашаа бол өөрийнх нь байр суурь үргэлжлэж байгаа. Тэгэхээр түүний одоо байр суурь, төлөв байдлыг юу гэж харж байгаа талаар энэхүү дугаарын 2 дугаар хэсэг бүгдээрээ дэлгэрэнгүй өөрөөс нь асуух болно. За тэгэхээр ер нь бол хэлэлцүүлэгт бас ингээд оролцоод суулаа. За хүмүүсийн ярьж байгааг бол сонслоо. За яг нэг талыг ингээд барьсан энэ бол зөв эсвэл буруу гэдэг одоо ийм хариулт бол байхгүй гэдгийг бол ихэнх одоо оролцогчд бол бараг ер нь бүгдээрээ дуун ихтэй хэлж байгаа. За гагцгүй яг ямар эрх зүйн орчноор, ямар нөхцөл төөгөөр юунд хөрөнгө оруулаад, ямар одоо санхүүгийн бүтээгдэхүүн гаргаад, ямар зах зээл дээр ажиллах вэ гэдгийг айгүй тодорхой гаргаж эрх зүйн орчныг бүрдүүлэх бол шаардлагатай байна гэдэг үнцгийг л ер нь оролцогчид бол илэрхийлээд байгаа. Тэгэхээр энэ дээр ингээд тодруулаад хэлэх юм бол жишээлбэл яг энэ Монголын одоо банкуудын үзүүлж чадахгүй байгаа тэр орон зайн дээр орж ирж хөрөнгө оруулалт санхүүжилтээ өгөх замаар Монголын эдийн засагт хөрөнгө оруулах,
Монголын санхүүгийн зах зээлд оролцох, улмаар одоо Монголын эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөө үзүүлэх ийм одоо шаардлагатай гэдгийг бол ихэнх оролцогчид бол хэлж байгаа. За бүр тодруулаад хэлвэл жишээлбэл оюу толгой одоо далдуурхаан төслийн санхүүжилтээр бол 15 банк нийлээд зээл өгсөн байгаа тийм ээ. Гадаадын одоо томоохон банкуд. Тэгэхээр яг энэ шиг томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, санхүүжилт олгох тэр тийм чадaltaй тийм банкуудыг бол оруулж ирж, урьж оруулж ирж энэ эдийн засгтаа шинээр экспортын орлого бий болгож эдийн засгаа тэлэх. За түүний хэрээр одоо улс орны хөгжил, ард түмний амьдрал сайжрах ийм үнцгийг л одоо бүгд бол илэрхийлсэн. За миний хувьд бол хөрөнгөний зах зээл дээр ажилладаг хүний хувьд бол энэ санхүүгийн одоо томоохон их усрах гаднаас орж ирээд банкуд орж ирээд үнэхээр одоо энэ ажил хэрэг болох юм бол энэ хөрөнгөний зах зээлтэйгээ хэрхэн уях вэ? Хөрөнгөний зах зээлээр дамжуулж тэр мөнгийг хэрхэн урсгаж болох вэ? Үүний тулд хэрхэн тэр эрх зүйн зохицуултыг хөрөнгөний зах зээл рүү чиглүүлж өгөх вэ гэдэг дээр бол илүү бодол хийж одоо суулаа. Тэгэхээр энэ тухай ч гэсэн бас одоо хөрөнгөний зах зээл маань хэрэг хөгжих юм бол бидэнд ямар үр ашигтай, ямар өгөөжтэй талаар зочинтойгоос ярилцгаална. За тэгэхээр яг одоогийн байдлаар бол ингээд нөхцөлийг хараад үзэхэд бол манай улсад одоо шинээр яригдж байгаа томоохон ийм уул уурхайн төсөл урт хугацааны том дүнтэй төсөл бол бэлэн биш байна. За бэлэн биш байгаа учраас шууд юу одоо том банкуд орж ирээд л манай улсад одоо дотоодын зах зээл дээр үйл ажиллагаа явуулаад л тэнд санхүүжилт өгөөд ингээд явах ийм боломж бололцоо болвол маш хязгаарлагдмал байгаа гэдгийг бол хэлхэн зүгт. Юуг одоо тэд орж ирээл юуг одоо бод зээлийн хүү буурах ийм боломж бол байхгүй гэдгийг бол шууд одоо хэлчихсэн дээр. За харин зөв бодлого, зөв эрх зүйн одоо үндсэлтэйгээр зөв бодлого төлөвөө хэрэгжүүлж яваад дунд урт хугацаанд бол мэдээж макро эдийн засаг докторчоод томорхон ирээр бол хүү бол буурна гэдэг нь бол галцаагүй юм аа. Тэгэхээр тэрний эхлэлийг одоо энэ удаагийн хаврын чуулганаар тавиасаа гэж бол найдаж байна. За тэгээд бас та бүгд мэдж байгаа саяхан сошиал одоо ертөнцөөр бас энэ Унгарын одоо энэ OTP гэдэг энэ банк бол Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байна. Та бүгд одоо эрх зүйн орчноо өөрчилж шинжиж өгөөч гэдэг ийм зүйлийг бол хэлсэн гэдэг талаар одоо сошиал орчинд бол мэдээлэл тархсан. За тэгвэл энэ банкыг жишээлбэл бүгдээрээ товчхон хэдхэн үзүүлэлтийг харъя. Тэгэхээр 1949 онд байгуулагдсан энэ банк бол яг бус нутагтаа бол үнэхээр нэр хүндтэй. За өргөн цар хүрээнд ажилладаг. Сайн одоо банкуд дотроо ордог ийм банк байгаамаа. За гэхдээ яг бидний хүсэж байгаа тэр том хэмжээний манай уул уурхайн төслүүдийг хөдөлгөх хэмжээний урт хугацаанд өндөр дүнтэй санхүүжилт хийдэг хөрөнгө оруулалтын чиглэлийн банк муу юм уу гэдээ аваад үзэхэр бол ерөөдөө биш болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл энэ банк маань бол иргэд болон корпорат банкны тоглогч байж байгаа. Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээнүүд бол одоо Монголд байж байгаа. Харин ямар үйлчилгээ байхгүй байна вэ гэхээр тэр том төслүүдийг эрсдэл өндөр том төслүүдийг урт хугацаанд хэрэгжиж үр дүнгээ өгдөг төслүүдийг санхүүжүүлэх тэр банкуд бол Монголд бол харин алан байна гэдгийг л онцолж хэлмээр байна. За тэгээд тус банкны хувьд бол нийт хөрөнгө нь бол 2025 оны байдлаар бол 132.5 тэрбум долларын нийт одоо активтай. За 16.3 тэрбум долларын одоо өөрийн хөрөнгөтэй. За ийм банк байж байгаа. За ингээд энэ тоог ингээд бас хараад үзэхээр одоо яг хангалттай хэмжээний бидний хүсэж байгаа, бидний авчрахыг хүсэж байгаа тэр төрлийн, тэр бизнесийн чиглэлийн дээрээс нь одоо бягтай, том, эрсдэл ах чадамжтай ийм банк одоо яг муу юм уу гэдэг ингээд тоог нь хараад үзэхэд бол үндсэндээ бол биш болж таарч байгаа юм. За мэдээж хэрэг одоо гаднаас сонирхлоо илэрхийлээд Монголын дотоодын зах зээл дээр ажиллая гэж илэрхийлж байгаа нь бол сайшаалтай бид бол хүндэтгэн хүлээн авах одоо хэрэгтэй. Гэхдээ яг бидний хүсэж байгаа тэр бенчмарк банк муу юм уу гэвэл бол одоо биш болж таарч. За тэгвэл бас нөгөө талдаа бид одоо хүсэж байна тийм том дэлхийн хэмжээний, бүсийн хэмжээний том хөрөнгөтэй, өндөр одоо өөрийн хөрөнгөтэй, том активтай тэр бидний одоо хүсэж байгаа тэр уул уурхайн том төслүүдийг те дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж чадах тийм банкуудыг яаж авчрах юм бэ гэж.
Тэгэхээр нөгөө талдаа эсрэгээр яг л бид нар тийм төслүүдээ гаргаж ирж тавих хэрэгтэй болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл засаг өөрөө маш доктортой их зүйн орчинтой, дээрээс нь гаргасан шийдвэртэй тууштай. За тэрэн дээр урт хугацаанд явна гэдэг итгэл үнэмшлийг бол төрүүлэх. Тэрнийхээ хэлсний дагуу байх. Монгол за андгаа буй за гэж үг гэж. Тэгэхээр монгол хүн заа гэсэн бол энэ бол андгаа юм а гэж. Бидний үг дээдсээс уламжилж ирсэн ийм сайхан үг байна. Бидний үг дээдс бол яг л ийм л заа гэсэн бол яг үү байдаг байсан. Тэгэхээр бид яг энэ зарчмаа, энэ үнэт зүйлийг барьж цаашаа явж чадах юм бол томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх нь бол гарцаагүй. Яа тэгэхээр бидэнд бол бас нөгөө талаа баялаг бол хангалттай байна. Жишээлбэл газрын хуур элемент. Өнөөдөр дэлхийд дахинд Америк хятадын гадаад худалдааны дай өрнөж явахад за мөн AI хөгжиж байгаа энэ цаг үед, технологи хөгжиж байгаа энэ цаг үед хамгийн чухал асуудал бол газрын хуур элемент болоод хувирчихлаа. Тэгэхээр бидэнд тэр нөөц нь байна. Гол нь яаж ашиглах вэ? Хинтээ хамтарч ажиллах вэ? Хинд хөрөнгө оруулалт хийх боломжийг өгөх вэ? Цаашаа урт хугацаанд хин эндээ ашигтай яаж байх вэ? Яаж хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагч ашигтай Монгол улсад ашигтай байх вэ? Тэр схем, тэр моделийг хэрхэн бий болгож өгсөх вэ гэдэг дээрээ бид одоо гэрийн даалгавраа хийх шаардлагатай байна. Түүнээс биш бидэнд бол үнэт хөрөнгө, үнэт баялаг бол хангалттай байна. Энийг ашиглах харин ур ухаан, менежмент, доктортой байдал, эрх зүйн орчин, татварын орчин гэх зэрэг энэ бүгд маань бол бэлэн биш байна. Тэгэхээр энэ бүгдийг базаад хэлэхэд бол Монгол хүн заа гэсэн бол тэрэндээ андгаа гэж үзэж тэрэндээ хүрдэг байх. Энэ зарчмаа бүгд сэргээж биелүүлмээр байна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За өнөөдрийн хүртэл бол Монгол улсад бас энэ яг энэ чиглэлээр батлагдсан хууль бас байна. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль гэж энэ хуулийг бол бид нар бол баталсан байгаа юм. За энэ хууль бол аюу цомхон, аюу тийм тодорхой хууль байж байгаа. За 6-гийн 1-т бол Монгол улсын нутагт эсвэд хэрэгжих төсөл санхүүжүүлэхэд дараах чиглэсэн үйл ажиллагааг хийж болно гэж байна. Тухайн банк. Тэгэхээр энд нэг юм уу Монгол улсын нутагт эсвэд хэрэгжих төсөл санхүүжүүлэхэд гэж байна. Төсөл санхүүжүүлэх. Тэгэхээр энэ том уулуурхаан төслүүдийг санхүүжүүлэхэд зээл өгж болно, төлбөр тооцоож болно, баталгаа гаргаж болно, батлан даалгах гаргаж болно. За энэ бол банкны секторын бүтээгдэхүүнүүд. За доор нь нэмээд үнцаас гарах, санхүүгийн хэрэгслээр арилжаалах, за гадаад валютын худалдаа хийх, за үнцаас гаргах андрейтер хийх, үнцаасыг хадгалах кастодионы үйлчилгээг үзүүлэх. За мөн санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгөх. Ийм үйлчилгээнүүдийг бол энэ гадны банк орж ирээд хийх боломжтой гэдэг ингээ хуульчилчихжээ. Энэ хууль бол батлагдаад бас тийм ч одоо богино хугацаа өнгөрөөгүй. Гэхдээ энэ хууль өнөөдрийг хүртэл ерөөсөө Монголд нэг ч хэрэгжээгүй. Тэгэхээр тодорхой хууль байсараа л хэрэгжихгүй байна гэдэг бол тэнд бас өөр асуудал байна гэсэн. Тэгэхээр өөр асуудал гэдгийг бол би юу гэж харж байгаа гэхээр Монгол за андгаа буй за гэдэг энэ үгнээсээ бид ухарсан учраас бидэнд гадны хөрөнгө оруулагчид бол итгэхэ байсан байна л гэдгийг хэлэх гээд байгаа юм л да. За мөн яг энэ 10 дугаар зүйл дээр бол үнэт цаас санхүүгийн хэрэгсэл худалдаа авах заалтуудыг бас оруулж өгсөн байна. За дотоодын үн цаасны зах зээл дээр үн цаас гарах юм бол хаалттай байна гэж байгаа. Мөнгөний зах зээл дээр богино хугацаад үн цаас гаргаж болно гэж байгаа. За төсөл санхүүжилтээр харилцагчийн үн цаасны зах зээл, мөнгөний зах зээл дээр арилжаалж байгаа үн цаасыг санхүүгийн хэрэгслийг арилжаалж болно гэж байгаа юм. За компани хувьцааг 5 хүртэлх жилийн хугацаанд эзэмшиж болно гэж байгаа юм. За харилцагч түүний холбогдох төдийн гаргасан хувьцааны 20 хүртэлхийг эзэмшиж болно гэж. За тэгэхээр энэ бол бас нэлээд хязгаарлалцсан юм байгаа. Ялангуяа сүүлийн 2 заалт 5 хүртэл хувь эзэмшиж болно. 5 хүртэл жил эзэмшиж болно. 20% хүртэл эзэмшиж болно гэхэлж одоо дахиад нөгөө нэг одоо банкны тухай хуулиар 20% гэж тавьчаад тэгээд тэр хуулийг өнөөдрийн хүртэл бид нар хэрэгжүүлж чадахгүй ингээд явж байгаа шүү дээ. Яг л ийм хэрэгждэггүй хууль ингээд баталсан. Гэтэл яг тэр төсөлд хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгө оруулалт болоод тэгээд банк нь тэнд одоо хөрөнгө оруулалт хийя. Гадаадын банк нь өөрөө одоо үн цаасыг нь худалдаж авъя гэж байхад бид нар энд ингээд хязгаарлалтууд хийгээд өгч байгаа юм л да. Тэгэхээр энэ яг үнэхээр амьдралд хэрэгжихүйс боттой юм үгүй юм уу гэдгийг бас дахиж судлах мэдээж шаардлагатай болж тарж байна.
За мөн хориглох үйл ажиллагаа гэж байгаа. Гадаадын одоо энэ банкуд Монголд орж ирснээр. За энэ хуулийн 6-гийн 6 дугаар зүйл зааснаас бусад үйл ажиллагаа хориглох гэж байгаа. Мөнгөн хадгаламж, хүү төлөх нөхцөлдөө харилцах, данс нээх, тэдгэртээ ажиллах хөрөнгийн их усвэр татахыг бол хориглоно гэж. За тэгэхээр энэ маань нөгөө дотоодын банкудтай бол өрсөлдөхгүй гэдэг ийм залт явж байна гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол ингээд жишээ нь дотоодын банкуд хийж болоод хөгжүүлж болоод байгаа зүйлийг гадаадынханд найр тавьж өгөх нь бол мэдээж миний хувьд бол буруу гэж харж байна. Харин гагцхүү нөгөө талдаа дотоодын банкуд бол маш сайн өрсөлдөөний үр дүнд хэрэглэгч хожиж явах ёстой. Хэрвээ харилцагч хэрэглэгч хожихгүй байгаа бол тэрийг хожуулахын төлөө зохицуултыг төрөөрөг хийж явах ёстой гэж бодож байгаа. Түүнээс биш бид нар гадныханд бүх юмаа ил тод нээлттэй найр тавиад өгнө гэдэг бол эргээд бас тодорхой хугацааны дараа хэд хараад болох. За ингээд эдийн засгийн янз бүрийн хямрал болоход нөгөө банкуд нь буцаад бүгд гараад явхад эргээд тэр банк дотоодын банкны системийг аваад үлдэж чадах, манаад үлдэж чадах ийм банкуд маань байхгүй болцсон байх бас эрсдэлтэй. Тэгэхээр энэ утгаараа бол энэ залт бол зүйтэй байна. За харин дотоодын банкнуудын хийж чадахгүй байгаа. Тэр түрүү миний одоо гол яриад байгаа тэр том төслүүд. Улуурхаан төслүүдэд л энэ гадаад банкуудыг авчирмаар байна. Тэгэхин тул заа гэдэг үгээ андгаа мэт биелүүлмээр байна л гэдэг хэлэх гээд. За хараат болон охин компани үүсгэн байгуулахыг хориглоно гэж байгаа. За банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын хуулийн этгээдийн хувьцаанд хамаарх үнцээс худалдаж авахыг хориглоно гэж. За тэгэхээр энэ бас их сонирхолтой. Одоо жишээ нь 4-р залт. Бид нар ч одоо юу гэдэг ингээд топ банкудаа IPO хийгээд нээлттэй болгоцсон. За нэг хүний хувьцаа эзэмшлийг 20%-аас бага отоо гэд хуульчилсан. За тэгээд гадаадаас хөрөнгө оруулалт хайгаад байгаа. За тэгээд гадаадын нэг ийм хөрөнгө оруулалтын банк одоо танай Монголын банкны хувьцааг ингээд авъя бид нар. Гэх юм бол жишээлбэл тэр банк Монголд орж ирээд салбараа байгуулад ингээд Монголд ажиллаж байгаа бол энэ хуулиар бол авч болохгүй болчих жоох. Тэгвэл одоо жишээ нь юу гэдэг гадаад улсад байж хагаад тэр гадаад тэр улсынхаа статусаар авъя гэвэл болохоор юм шиг. Тэгсэн мэт ард нэг банк байж ах жишээ таахгүй. Тэгэхээр энэ мэтчлээ ингээд одоо энэ хууль эрх зүйн орчинд бол өөрчлөлт оруулах, энийг одоо тодорхой болгох ийм хэрэгцээ шаардлага бол туйлын одоо нэн тэргуунд хийх ёстой ажлуудын нэг гэрийн даалгавар болж байгаа маа. Улс орны одоо хувьд, засгийн газрын хувьд, их хурлын хувьд одоо энэ хуулиудыг нь хийгүү, ойлгомжтой, саалаа утгагүй, товч бөгөөд тодорхой. Тэгээд гол нь юмыг хайж болохгүй. Хайж болохгүйгээр бүрэн бүтнээр нь эрх зүйн орчныг нь бүтүүлж өгөх шаардлагатай гэдгийг л одоо энд ингээд дахин хэлмээр байна. За ингээд жишээлбэл энэ жишээ нь эрх зүйн орчныхаа ингээд хуулийг ингээд харах юм бол үнцаасны зах зээл дээрх оролцооч гэсэн юм тутмаг байна. Тэгэхээр энэ банкуд орж ирснээр банкны секторт байхгүй байгаа ямар үйлчлэгээ бүтээгдэхүүнийг бий болгож Монгол улсад нэмэлт value add үүсгэж үн цэнэ өгөх гэх юм. Хөрөнгийн зах зээл дээр хэрхэн оролцож бас энэ зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм гэдгийг бол хамтд нь асуудлыг бол харж хамтд нь ярих хэрэгтэй гэж үзэж байна. За мөн бидний хувьд яг энэ банкуудыг, гадаад банкуудыг, гадаадын ийм хөрөнгө оруулалтын сангуудыг гаднаас ер нь мөнгө татъя гэж байгаа бол одоо энэ батлагдаад байгаа төрийн өмчийн ховжлыг энэ жил бид нар маш амжилттайгаар зөв эхлэлтэйгээр, зөв аргачлалаар зөв хөрөнгө оруулагчид нарт нь хөрөнгө оруулалт IPO хийж хувьцаагаа санал болгож гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах юм бол энэ бол маш том цаашдын хөрөнгө оруулагчдыг татах ажлын амжилттай эхлэл болно. Яагаад гэвэл энэ хөвшлөгдөн гэдэг байгаа компаниуд дотор чинь Эрдэнэт явж байна, Эрдэнэс тамдлага явж байна, Нят явж байна. Гэх мэтчлэн гадаадын хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татах компаниуд бол байна. Тэгэхээр энэ компаниуд чинь өнөө хүртэл олон жил үйл ажиллагаа явуулаад олборлолтоо одоо хийгээд тэгээд экспортоо хийгээд ашиг орлоготойгоо золгочихсон. За ингээд Монголын эдийн засгийг бас нуруунд дээр авч явж байгаа ийм бэлэн бүтээгдэхүүн юм аа гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд. За түүнээс биш одоо нөөцөн тодорхой бус байгаа
хизээ одоо нөөц нь тогтоогдож дуусаад хизээ олборлолт эхлээд хизээ ямар хэмжээний ашиг өгөх нь тодорхой бус байгаа. Хайгуулын төслүүд, шин төслүүд бол биш юм аа. Энэ бол мөнгөө хилээ маргаашнаас нь ашиг хүртэх боломжтой ийм одоо компаниуд, ийм орд газрууд, ийм баялаг байгаад байгаа юм аа. Тийм учраас их хурлын чуулган эхэлж байгаа энэ цаг мөчид бодлого боловсруулагчид төр засгийн тэргуунд байгаа шийдвэр гаргагч нартаа хандаж хэлмээр байна. Засгийн газрын тэргүүндээ хандаж хэлмээр байна. Их хурлын даргадаа хандаж хэлмээр байна. Та бүгд маань үнэхээр гадаадаас энэ хөрөнгө оруулалт татъя, оруулж ирье, улс орноо хөгжүүлье гэж байгаа бол нин тэргүүнд энэ хамгийн их гадаадын хөрөнгө оруулагчдыг сонирхох боломжтой. Дээрээс нь эрсдэл багтаа, дээрээс нь тогтсон ашигтай, тодорхой засаглалтай болчихсон байгаа. Энэ уул уурхайн төрийн өмчт компаниудаасаа энэ жил ядаж хоёрыг ховчлаач, IPO хийгээч. Ингэх юм бол гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд илүү итгэнэ, наашаага харнаа. Ингээд тодорхой эрсдэл багтаа ашигтай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулсан гадныхныг дагаад дараагийн жилээс нь нөгөө хөрөнгө оруулалтын банкуд нь орж ирнэ. Нөгөө өөр том хөрөнгө оруулалтын сангууд нь орж ирнэ. Ингээд ил тод нээлттэй хэлбэрээр баялгаа бид нар бирж дээрээ зарч чадах юм бол гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж авчирхаасаа гадна манай иргэд ч гэсэн эрх тэгш энэ баялгаас хүртэхийн тулд хувьцаанд нь хөрөнгө оруулах боломж нь нээгдэнэ. Ингээд иргэд баялгаас өгөөжийг хүртэж хөрөнгө мөнгөтэй болж хуримтлалаа нэмэгдүүлж иргэд маань чинэлэг болсноор манай эдийн засаг тэлж томорсноор аж ахуй нэгжүүд илүү хүчрхэг болсноор чинэлэг дундаж анги Монгол бий болно. Чинэлэг дундаж анги бий болсны үр дүнд ард түмэн маань сонгуулийг өөрийнхоороо бие дааж өгдөг болно. Жишээлбэл ингээд хараат бус ард иргэдтэй чинэлэг дундаж ангитай бий болсноор нийгэмдэх багшаад байгаа энэ авилгалын асуудал өөрөө аяндаа буурна. Энийг дагаад тэгш бус байдал, шодрох бус байдал, бидний энэ нийгэмд багшаад байгаа олон нийгмийн болон улс төр эдийн засгийн асуудал бол өөрөө шийдэгдэх юм аа. Хөрөнгөний зах зээл бол энэ бүгдийг шийдэж чадах, цэвэршүүлэлт хийж чаддаг ийм санхүүгийн зах зээл. Яагаад вэ гэхээр ил тод нээлттэй зах зээл учраас энд асуудал үүссэн ч гэсэн түүнийг маш богино хугацаанд илрүүлж олон түмэнд хүргэж болдог. Олон түмэн мэдснээр ил тод нээлттэй байдал хангагдаж дараа нь тэр асуудал хурдан шийдэгддэг. Аль хэзээний болоод өнгөрсний дараа борооны араас цув нөмрөх биш. Нөгөө нэргснийхэн дараа хашгирна гэдэг биш. Болж явах явцад нь асуудал хүндрэхээс өмнө бүх зүйлийг ил тод нээлттэй байдлаар харуулж чаддаг санхүүгийн систем эсэх юм бол өөрөө хөрөнгөний зах зээл. Энэ хөрөнгөний зах зээл хөгжснөөр гадаадын хөрөнгө оруулагч нар ч ийшээгээ мөнгө байршуулах дуртай байгаа. Ягаад гэвэл ил тод нээлттэй учраас, засаглалтай учраас. Иргэд маань хувьцаа хөрөнгө оруулж байгалийнхаа баялагтаа эзэн суух боломж бий болно. Энэ бүгд маань нийлээд нийгэм эдийн засгийн хөгжлийг бол хурцсанаа гэдгийг л их хурлын даргадаа хэлмээр байна. Засгийн газрын тэргүүндээ хэлмээр байна. Та бүгд маань бэлэн байгаа, тодорхой ашигтай байгаа, эрсдэл бага байгаа энэ бүтээгдэхүүнийг хөрөнгөний зах зээл дээр гаргаж ирж тавиач, хөвчлаач. Ил тод нээлттэйгээр олон нийтэд гадаадын хөрөнгө оруулагч нарт, дотоодын хөрөнгө оруулагч нарт санал болгооч. Энийг энэ жил бид амжилттай хийж чадах юм бол дахиад хэлье. Ирэх жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт наашаага урсах маш том ажлын амжилттай эхлэл болох юм шүү гэдгийг бол дахин хэлмээр байна. За ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсэгт зочинтой ярилцлаа. За зөвшөлтөд сайн байцгаана уу? Нэвтрүүлэг зочны хэсгээр үргэлжилж байна. За энэ удаад Үлзий Эдко Капитал үндэсний компани гүйцэтгэгчдэл Үлзий зөвлөл ирсэн байна. За ингээд урилгал авч ирсэн баярлалаа. Баярлалаа. Бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. За тэгэхээр өнөөдөр хаврын жуулга эхэллээ. За 32 одоо хуулийн төсөл хууль өргөн барин хэлсэн гэж байна. За энэ дотор хамгийн тэргүүн ээлжинд явж байгаа сэдвүүд дотор бол одоо энэ гадаадын банкыг оруулж ирэх тухай асуудал байна. За өнгөрсөн 7 хоногт бас
Гадаадын банкыг оруулж ирвэл зөв буруу юу яах вэ гэдэг. Бас нэлээд олон талын оролцогч нартай ийм уулзалт боллоо. Тэ хилцүүлэг боллоо. Монгол банк байлаа, хороо, сан зөвцөл хороо байлаа, банкуд байлаа, үндэсний салбарч байлаа. Ингээд нэлээд бас өргөн хүрээний хилцүүлэг боллоо. Тэгэхээр том сэдв яг бидэнд ашигтай байлгахын тулд бид яах вэ гэдэг л юм шийдлийг л бүгдээрээ яриад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ сэдвүүрээ шууд орохоос өмнө ер нь эхлээд энэ хаанаас анх те эхэлж одоо энэ гадаадын банкыг оруулж ирэх гэдэг яриа хэдэн онд эхлээд тэг ямар банкуд одоо төлөөлөгчийн газраа нээгээд тэг өнөөдөр ямар нөхцөл байдал байгаад тэр та өөрийнхөө одоо туршлага дээр үндэслээд бас хариулт өгч. За тэгээ том одоо хөгжилтэй орнуудын те одоо том одоо банкуд одоо хэд үндэстэн дамсан те том банкудад Монголын зах зээлийг сонирхож эхэлсэн чинь яг л нэг уул уурхаан бүүмтэй холбоотой л да. Яг нэг 10 оноос хойш эхэлсэн шүү дээ те. Тэгээ 10 онд одоо оноос одоо ингээл Energy Resource MMC нэрээр Хонконгд гарлаад 750 сая доллар босголоо ч гэдэм үү. Тэр үед чинь төмөр замын асуудал яригдчихлаа, захиргааны станцуудын асуудал яригдчихлаа. Ингээд том төслүүд ингээд одоо яригдаад хилцэгдээд ингээд хэрэгжих шат руугаа бараг орох гээд ингээд явж исэн үе шүү дээ. Их хурал дээр чинь асуудал яригддаг байсан. Эдийн засгийн өсөлт 17% байсан тий. Тэгэхэд чинь бас л тий сайхан байжээ тий. Доллар одоо сулардаг байсан үе тийм үү? Төгрөг чангараа доллар тий штэ. Доллар сулардаг байсан энэ үе яахгүй тий. Төгрөг чангараал тий. Тэгээ энэ үед чинь яг гадаадын банкуд бол тий Монгол төлөөлөгчийн газруудыг нээгээд Монголын зах зээлийг сонирхож исэн. Энд болохоор ч Монголд одоо төлөөлөгчийн газраа нээсэн. За Японы 2 банк байсан тий. Sumitomo одоо Mitsui болон Mitsubishi UFJ ч юм уу тий. ING байна тий. Гэх мэтчлэн том банкуудын төлөөлөгчийн газраа нээгээд дараагийн ээлжинд салбараа нээгээд энд үйл ажиллагаа явуулахад бэлтжижсэн. За харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдал шал өөр болчлоо тий. Энэ төлөөлөгчийн газраа нээжсэн одоо банкуд маань бүгдөө төлөөлөгчийн газрыг татан буулгасан, тий Монголын зах зээлийг сонирхоо болсон. Одоо байгаа нь бол өнөөдөр яг аль биесээр төлөөлөгчийн газартаа байгаа 2 хятадын банк л байгаа тий. Төлөөлөгчтэй 2 банк байгаа. За энэ нөхцөл байдал яагаад ийм болчих вэ? Яагаад тэр Монголыг тэгж сонирхож ирсэн банкудаа ямар зорилготой байжгаад яагаад буцаад гараа явчих вэ гэдэг чинь ерөөсөө л нөгөө бизнес байхгүй болол гараа явсан байхгүй. Би үнцасны ялжаагчтай холбооны даргаыг бараг 5-6 жил хийж ирсэн. Тэг яг энэ одоо үедээ бас яг энэ том банкуудын төлөөлөгчийн газрын одоо захирлуудтай уулзж ирсэн. Тэг эдгээр яавал одоо энэтэй Монголд одоо үйл ажиллагаагаа явуулах уу, яаж хамтарч ажиллах боломжууд байна уу гэдэг талаар бид ярилцдаг байсан. Тэг тэр банкуудын гол одоо зорилго нь юу байсан гэхээр ерөөсөө том төслүүдийг л хүлээж ирсэн байхгүй. За одоо жишээлбэл төмөр зам те яг Sumitomo өөрөө те нөгөө яг тэр тендерт саналаа өгсөн явж исэн ч гэдэг юм уу те нөгөө л одоо хүртэл баригдааг байгаа нөгөө цахилгаан станд те нөгөө Өмнөговь аймагт одоо баригдах ярилцж исэн ч гэдэг юм уу те тэгэхээр тэр одоо жишээлбэл одоо Rio Tinto сая оюутлогоо дээр нэг 15 банкар те хөрөнгө одоо санхүүжилт босголоо гэж хэдэн тэр бууми те яг тэрэн шиг л өөрсдийнх нь харилцагч нар тийм үү тэдгээр компаниудын том банкуудын өөрсдийнх нь харилцагч нар Монгол том төсөл хэрэгжүүлэх явцад яг уу тэд нар санхүүжилт өгөхөөр л сонирхож исэн байхгүй. Тэрнээс Монголд учиргүй үйл ажиллагаа явуулаад те нөгөө Монголд хадгаламж татаад Монголын жижиг дундуудад компаниудад зээл олгох биш байхгүй. Яг л эдгээр компаниуд чинь банкуд чинь маш том хэмжээний банкуд юм чинь том төслүүдийг л сонирхож исэн. Харамсалтай нь тэгээд том төслүүд нөгөө хөдлөөгүй, хэрэгжээгүй тийм болохоор л гараа явцсан л да. Бас нэг ийм асуулт асуумаар юм л да. 12 оноос эхлээд буцаад нөгөө нүүрсний үнэ чинь умнаад те. Тэгээ бараг 4-5 жил нийлэн бас их хүнд явсан шүү дээ. Тэгсэн. Тэр ер нь зах зээлийн дээр ханшийн уналт энэ банкуудыг ингээд болоход нөлөөлч үү? Одоо гадаад талаас. Эсвэл бидний нөгөө дотоод хүчин зүйлсүүд те хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд нөгөө улс төрийн төтөрөг байл. Жинлээд үзвэл ер нь та алийг илүү жин дарсан гэж хэлэх бай. Аль нь байгаа мэдээч хэрэгтэй нөгөө одоо тэр эдийн засгийн нөхцөл байдал ч гэсэн те тухайн үед хөрөнгө одоо оруулалтанд нөлөөсөн одоо энэ татан буулгахад одоо нөлөөсөн болов гэж бодъё. Гэтэ хамгийн том нөлөөсөн зүйл гэхээр манай хууль одоо улс төр эдийн засгийн доторгүй байдал шүү дээ. Ерөөсөө тий нөгөө улс төрчид байн гаргасан шийдвэрээ өөрчилдөг. Хууль дур маань нэг л өдөр өөрчилдөг тий. Бүгдөө мэдж байгаа шүү дээ. Нэг өдөр босоод ирэхэд нь л одоо гинтийн ашигын татвар гэл 68% авах ч гэдэг юм уу тий. Нэг өдөр сэрэгт нь хамаг лицензийн цуцлаад нөгөө урт нэртэй хууль баталцдаг ч гэдэг юм уу тий. Нэг өдөр сэрэгт нь хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа өөрчлөлт оруулцдаг. Тэгээ энэ мэдчлэн энэ доторгүй байдал чинь юу гэхээр ерөөсөө хөрөнгө оруулагчдыг үргэлжлэж байгаа байхгүй. Хөрөнгө оруулагчдын хилдэг зүйл юу гэхээр татвар гэдэг тий. Татвараасаа илүү хамгийн чухал зүйл нь юу гэхээр доктортой байдал ойлгомжтой байх тий. Тэгжээж хөрөнгө оруулалтуудаа шийдэн шүү дээ тий. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд яг энэ их хурлын дарга өөрөө бүр одоо лид хийгээд авч явж байгаа л да энэ хуулийн төсөлтэй. Тэгээ гол яриад байгаа өнцөг бол зээлийн хөв бууруулах тухай яриад байгаа.
Тэгэхээр ингээд ботхоор нэг тийм гадны одоо юу гэдгийг банк жишээлбэл орж ирээд тэгээд одоо Монголд үйл ажиллагаа болгож төгрөг болгоод тий тэгээд төгрөгөөрөө бизнес хийж буцаад гарахад буцаад ханш одоо долларын ханш сулраалаа ш тогтмол. Тэгэхээр жишээлбэл энэ суур энэ нөхцөл байдлаа эхлээд засах хэрэгтэй биш юм уу? Тийм шүү дээ. Тий. Зүгээр одоо нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлт гэдэг шиг тий. Тэгэхээр та энэ дээр яг ер нь ямар тий энэ дээр бас нэг тий бид нар өөрснөө гэрийн даалгавраа хийгээгүй байж дээ. Бид нар өөрснөө дотоодоо нөхцөлийн бүрдүүлэг байж ямар ч гадны банк орж ирсэн те нөгөө орж ирэхгүй л те орж ирсэн гэж орж ирэхчихгүй те. Юу гэхээр чинь одоо бид нар яг адилхан штэ. Одоо бид нар Монгол өнөөдөр төгрөгийнхаа ханшийг ингэж алдаж байгаа газар хин орж ирэх вэ те. Ер нь бидний хийсэн судалгаагаар бол нэг төгрөг дунджаар нэг жилдээ нэг 8-9% сулраад байдаг. За өнгөрсөн онд хамгийн бага те 4% сулрлаа шүү дээ те. Тэгэхээр ингээд сулраад байгаа газар хүн доллароо оруулж ирээд Монголд хөрөнгө төгрөг болгоод үйл ажиллагаа явуулна шүү дээ мэдээж хэрэг те. Тэгээ эргээд сүүлд нэг 5 жилийн дараа ч юм 10 жилийн дараа нөгөө мөнгөө те буцаа гарах гэсэн чинь нөгөө доллар нь те нэг 50 сая доллар оруулсан. Эргээд нөгөө төгрөгн суларсан те буцаа доллар аваа гаргасан чинь нөгөө 40 сая доллар болсон байх ч юм уу те. Тэгэх юм бол хинч хөрөнгө оруулахгүй байхгүй. Энд дэр тэгэхээр бид нар одоо нэг юм дотооддоо одоо жишээлбэл нэг гадны банкыг оруулж ирэхгүй байгаа нэг тал байгаа ч юм шиг те. Одоо манай арилжааны банкуд те өрсөлдөгч оруулж ирэхгүй гэдэг нэг дайсагнаад байгаа ч юм шиг те. Эсвэл үнцаасны зах зээлийнхэн те тэнд одоо нөгөө бондын хүүн буучна гэж айгаал те. Гадны банкыг эсэргүүцээд байгаа ч юм шиг те. Нэг иймэрхүү дотооддоо бид нар нэг өрсөлдөөлтэй нэг гадны банкыг оруулж ирэхгүй байгаа юм шиг ийм зүйлийг улс төрчдөөс бас яриад амиргүй байгаа байхгүй эсэргээр байхгүй хин эсэргүүцээ хин ч эсэргүүцээгүй шүү дээ ороод эргэлтэй гагцхгүй өнөөдөр макро эдийн засгийн нөхцөл байдал тийм үү энэ төгрөгийнхээ ханшийг барьж чадахгүй байгаа энэ инфляц өндөр байгаа ийм учраас том төслүүд хэрэгжихгүй байгаа тий зах зээл чинь стил жижигхэн байгаад шүү дээ тий 3 сая хүн амт ийм жижигхэн зах зээл дээр ямар банк орж ирээл дээ нэг үйл ажиллагаа явуулаад байх юм бэ. Тэгэхээр бид нар бол эсэргүүцээгүй. Харин ч дэмжиж байгаа тий. Гол нь оруулж ирэхин тулд бид нар өнөөдөр гэрийн даалгавраа сайн биелүүлье. Улс төр нөхцөл байдал дотортой бай, шийдвэр гаргалтын дотортой бай. Том тий одоо ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлье. Том одоо гадны компаниудыг оруулж ирье. Тэд нар санхүүжилтийг тэгвэл өгөх зорилгоор том банкуд ч өөрснөө аяанд ороод ирнэ. Тэгэхээр энийг л бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр өөрсдөөс өөрчлөлт эхэлье гэж. Тийм шүү дээ. Өөрчлөлтийг одоо тий нөгөө чөлөөлийн эдэр гэдэг нөгөө тий их хурлын даргуудлага өрнүүлээд байгаа. Тэгэхээр өөрчлөлтийг өөрсдөөс л эхлэх хэрэгтэй. Өөртөө бид нар хэр зэрэг бид нар одоо аттрактив тий хүний одоо нөгөө сонирхлыг татаж чадах үсттэй тийм зах зээлтэй юу бид нар тэднэрт офер хийхээ санал болгох юм. Тэгжээж л гадны банкнууд нь орж ирэх юм болов уу гэж харж байна. Миний хувьд ч гэсэн яг бас одоо залуу хүний хувьд санхүүч хүний хувьд хүү буураа л да. Ханш доктортой байгаад хүү буураа гаднаас мөнгө орж ирээ улсаараа хөгжөөсэй гэдэг хүсэл бол мэдээж байгаа. За их хурлын даргын ч гэсэн бас энэ санаачлагыг бол дэмжиж байгаа. Болчоосоо бүтчихээсэй гэдэг. Гэхдээ нөгөө айгүй олон хүчин зүйлээс хамрах гэдэг шиг байна л да. Одоо том дүр зургаар хөрсөөрөө бол улс төрийн доктортой байх, хуулийн доктортой байх, харилцаа хэлхэлгүй байх ч гэдэг юм ингээд бүрд нэлээд томороо тий. За тэгээ яг гаргасан шийдвэр өөрчлөлтгүй ингээд танах энийг хийх гэсэн бол хийлгүүлдэг байх. За энэ бол одоо шийдэхэд хэцүү бах. Гэхдээ одоо юмыг сайхнаар төсөөлөд шийдэгдлээ гэж бодъё байл. За тэгвэл яг одоо ямар банк таны хувьд те гаднаас банк орж ирлээ гэхэд тэр банк юу хийгээсэ? Энд ямар үйл ажиллагаа хөгжүүлээсэ? Мөн хэрхэн одоо ямар санхүүгийн зах зээл дээр ажилласаа гэж. Тий. Одоо жишээлбэл бүгдөө нэг бодит байдлыг аягүй сайн ойлгох хэрэгтэй тий одоо гадны одоо банкны нүдээр одоо харах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа тий өнөөдөр нэг 3 сая хүн амтаа ийм жижигхэн зах зээл дээр тий ямар банк орж ирэх вэ ямар үйл ажиллагаа явуулах юм бэ за одоо би ганц жишээлийг одоо HSBC банк ба шүү дээ тий одоо үндэстэн дамсан тий олон оронд өөрийн салбараа ажилуулдаг банк байгаа 25 оны цэвэр ашиг нь 29.9 тэрбум доллар байхгүй ам доллар бараг 30 тэрбум доллар байхгүй. Манай дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү их цэвэр ашиг олдог те ашиг хийдэг тийм банк байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл тэр банк яг гэж Монгол руу орж ирэх үү те мэдээж ирэх те нэг одоо ийм орж ирэнгүүтээ одоо дорж дулмаагийн одоо эрхэлдэг тэр жижиг дунд руу зээлөхгүй шүү дээ. Тэд нар сонирн биш байхгүй мэдэгчгүй. Одоо ингээл салбар нээлээ дотоодынхаа зах зээлийг тань дотоодын эрсдлээтэй зах зээлийн эрсдэл тооцоол нэмнэ дээр бод өнөөдөр орж ирээ шууд хүү буучна гэдэг явдал нэгт байхгүй тийм. Энд чинь одоо олон жилийн дараад нь те нөгөө үр дүн гарч эхлэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ банкуудыг оруулж ирэхин тулд юу гэхээр ерөөсөө гадаадын те одоо
банк тий шүү гадаадын банк гэдэгтээ бид нар ямар банкыг оруулж ирэх гээд байгаа гэдэг чинь айгүй чухал байхгүй тий. Гадаадын банкд жишээлбэл олон улсын санкцанд орсон олон улсын холбооны Оросын холбооны улсын банкнууд орох юм уу? Эсвэл тий хятадын төрийн өмчтөй банкуд орох юм уу? Эсвэл бид нар одоо нөгөө үнэтэй одоо саяхан яриад байгаа HSBC юм уу тий UBS ч юм уу одоо тий нөгөө Goldman Sachs ч юм уу тэднийг яриад байгаа юм уу? Яг ямар чиглэлээр ямар зорилготойгоор ямар банк оруулж ирэх гээд байгаа юм гэдгээ бид нар тодорхойлох хэрэгтэй болов гэж бодож байгаа юм тий. Тэгэхээр бид нар өнөөдөр бол яалтчгүй л том төслүүдийг хөгжүүлэх хэрэгтэй болов гэж харж байгаа. Одоо уул уурхаанд том төслүүд байна те цахилгаан станцууд байна. Одоо ган хайлуулах үйлдвэртэй ган хийх үйлдвэрүүд ч юм те төмөр хайлуулах үйлдвэртэй юу гэдгийг те. Тэгэхээр юу гэдэг одоо ингээд таны хувьд бол за хэрвээ том банк авчрыг гэвэл том төслүүдэд хөдөлгөн гэдгээ амлалтаа өгөөд шийдвэр гаргаад тууштай байх. Нөгөө талаараа заавалжгүй хөрөнгөний зах зээлийг хамт уйлах хэрэгтэй. Нэгэнт бид нар одоо тэг гадаадын тэг банкуудыг оруулж ирэх гэж байгаа бол тэг өнөөдөр эсэргээр бид нар одоо дэмжиж дээ шүү дээ. Тэг гадны банкыг харин хөрөнгөний зах зээлтэй хамт уяад ороод ирээч тэг. Яагаад гэхээр чинь за одоо ингээд Citibank гэх гүрүү ч юм уу тэг HSBC банк одоо хятад руу орж ирэхэд бол дандаа ингээд нөгөө тэр зах зээл дээр байхгүй зүйлүүдийн үйлчилгээг нөхөж орж ирээд байгаа байхгүй тийм. Жишээлбэл хятад жишээлбэл хөрөнгөний зах зээлэнтэй жоохон ингээ ардаа хоцорсон сүрдэл ихэлсэн шүү дээ. 90-аад оноос хойш. Тэгтэн хөрөнгөний зах зээл дээр те илүү одоо үйл ажиллагаа явуул тэрийг нөхж өгч ирсэн ч гэдэг юм те. Санхүүгийн зах зээл чинь нөө банкны салбар те одоо нөө хөрөнгөний зах зээл даатгалын зах зээл гэж үүдэг бол үгүй тэр дутууга бас нөхчмөр байгаа байхгүй тийм. Тэгэхээр өнөөдөр бол хөрөнгөний зах зээл дээрх бас үйл ажиллагааг те бас дэмжиж ингээ оруулаад ирвэл зүгээр юм болоо те. Өөрөөр хэлбэл юу гэхэд бидний одоо бодлоготой нийцүүлээд бид нар чи яг ярьдаг шүү дээ уул уурхай орон баялагын хуваарлтыг шуваарлтыг гэж яриад явах тийм. Тэгэхээр энэ том одоо төслүүдийг одоо хэрэгжүүлэх дараад нь энэ том компаниуд төрийн өмчтөй уул уурхай компани, хувийн өмчтөй уул уурхай компаниуд хөрөнгөний зах зээл дээр IPO хийгдэм үү те бонд гаргахад нь нөгөө банкуд чинь те хамт оролцдог дотоодын андеррайтерийн компаниудтай хамт оролцдог дотоодын үн цасны компаниудтай хамтраа тэр бондыг худалдаж аваад арилжааг нь хийдэг гэдэг ч юм уу те. Ингээд хөрөнгөний зах зээлээ бас дэмжиж өгвөл нөгөө баялагын хуваарлт чинь бас яг магадгүй одоо жишээ тухайн банк нэг төслийн хэрэгжүүлээгээд шууд зээл өгөхөд нэг дотор нь одоо 10% байдаг бол бонд гаргаад бондоор арилжуулал 5% байдаг юм уу те. Дотор нь дахиад иймэрхүү доторын бас хөшүүргүүдэд суулгаж өгөх. Тий. Гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хөрөнгөний зах зээл рүү урсгалыг харин тий. Иймэрхүү бодлогууд бас хэрэгтэй л бодлого татах шүү дээ. Яалтчгүй л одоо хөрөнгөний зах зээлийг хамт те нөгөө уялдуулж оруулж ирэх нь зүйтэй болов. Тэгвэл одоо ингээ банкны тухай хуулиар чинь нэг баахан хязгаарлалтууд тавиад өгсөн байдаг шүү дээ. Банк одоо жишээлбэл бидний гаргаж байгаа нэг үн цасны 20-с дээш хувь авахгүй ч гэдэг юм уу те. Тэгээ 5 тэрбум босох гэтэл чинь 20-с дээш хувь гэхээр банк 1 тэрбумыг авах гэдэг те. Гэтэл төсөл нь гоё байгаад байдаг ч гэдэг юм уу те. Иймэрхүү маягийн одоо байгаа банкны тухай хуулинд одоо байгаа тэр хязгаарлалтууд тэр нэг манай хууль чинь бас арай л нөгөө зах зээлтэй дэндүү хатуудцсан тийм нэг зохицуултууд байгаа даа шүү дээ те. Тэр бүгдийг бас жоохон тавьж өгөх юм болоо тий арай жоохон нөгөө санхүүгийнхаа зах зээлийн хөгжлийг дэмжиж өгсөн тиймэрхүү зохицуултуудаар солих юм болоо гэж харж байна. Одоо жишээ нь за том төслүүд дээр том банк. За тэгвэл жишээ нь тэр том төслүүд нь одоохондоо тодорхойгүй тий. За тэгээд нөгөө доктортой байдал нь одоо бий болоочгүй ч гэж жоохон сөрөг талаас нь бас харъя. Тэгвэл одоо жишээ нь ямар банк орж ирэх вэ гэдэг чинь сая хэвлэлээр бас явсан шүү дээ. Унгарын OTP гэдэг банк тий. Тэр банкны бас нэг ганц хариу үзүүлэлтийг харлаа 25 он. Жишээ нь 132 тэрбум төгрөгийн активтай 16 тэрбум төгрөгийн долларын өрийн хөрөнгөтэй банк юм байна л. Тэгэхээр бас манай банкудаас тийм байл тий. Манайд тийм банк байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ одоо чи яг одоогийн нөхцөлд бол нэг иймэрхүү л тий банк иймэрхүү хэмжээний банкуд орж ирэх сонирхож байна гэж бас нөгөө талаас харагдаа. Тэгээд доторноос хараад үзэхээр яг нөгөө иргэдийн банк, corporate банкны илүү тоглогч байгаа. Уул нь бол одоо 1949 онд байгуулагдсан бас нэр хүндтэй банк юм байна. Одоо бүс нутагтаа. Тэгтээ нөгөө яг жишээлбэл миний бодож исэн нөгөө нэг хайж исэн нөгөө хөрөнгө оруулалтын банк нь яг мөнөө биш үхээр бас биш яваад байгаа. Тэгэл яг OTP банкны хувьд бас л яг адилхан шүү дээ. Ханшныхаа эрсдлийг яах юм? Монголд оруулж ирлээ тэр нөхдүүдээ бас л гаднаас нөгөө доллараар л оруулж ирнэ тий. Тэгээ яах юм? Монгол банкн дээр swap хэлцэл хийхээр нөгөөд бол 7% гээл үйлчлэгээний тий нөгөө үйлчлэгийн 7% байгаа гэдэг одоо тий зардал нь. Тэгээд нөгөөдгийгээ төгрөг болголоо. За тэгээд бас л яг адилхан инфляц өндөр нөгөө ханшны
эсгэл ингээ байгаад байх юм бол би бүр хэлий ямар ч гадны банк те орж ирсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Ямар ч гоё хууль батлаа. Ямар ч гоё хууль. Тэгэхээр бид нар өнөөдөр юу гэхээр улс төрчид маань өөрснөө те энэ бодол шийдвэр гаргалтанд доктортой байгаад эдийн засгаа томор ядаж энтэй инфляцийн төгрөгийн ханшаал нэг доктортой байлгачвал те дараагийн асуудал бол ярьж болохоор байгаа байхгүй. За гадны банктай холбоотой бас нэг юм байна. Одоо ингээд нөгөө гадны банкуд орж ирээ зээл өгөөд барьцаа хөрөнгийг аваад те. Тэгээд одоо хамаг юм гаддаг чинь барьцаа алимч гэдэг юм уу те. Бас нэг юм массын одоо дунд байдаг юм ойлголт байдаг шүү дээ. Тэгэхээр яг эрсдэл талаас нь та юу гэж харж байна? Гадны банк орж ирээд одоо хамаагүй энэ зохицол та сайн хийж өгөхгүй бол тийм ээ. Тэгвэл талаа эрсдэл бас. Өөрсдийнхөө зах зээлийн одоо нөгөө хэмжээг бас бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр аль хүртлээр бид нэр exposure буюу гадныхныг оруулж ирж болохын гэдгийг айгүй сайн тооцоолох хэрэгтэй болов уу гэж бодож байгаа юм те. Одоо нийт зах зээлийн санхүүжилтийн тэдээс дэш хувьч гэдэг юм уу те. Одоо бүгдөө мэдж байгаа шүү дээ 98 оны те Азийн хямрал юунаас үүссэн бэ гэл те нөгөө яг л энэ ханш дээр те нөгөө гадных нь бүгдөө л мөнгө гаргахад л те тэр бид нөгөө зах зээлүүд чи илгээр хэвтчихсэн те. Тэрнтэй яг адилхан те нөгөө эслийн удирдлага гэдэг чинь бид нар ч гэсэн хөрөнгөний зах зээл дээр нөгөө портфолиогийн удирдлага гэж ярьдаг шүү дээ те нөгөө нэг сагсанд үнд бүх хөндгөө хийдгүү гэдэгтэй адилхан. Тэр хэтэрхий их нөгөө гадны хөрөнгө оруулагч бид нар бас нөгөө хамааралтай болчих юм бол дараад нь эргээд ямар хүнд нөхцөл байдал ордог гэдэг бид нар 12 онд харсан байхгүй юу? Яг л хөрөнгөний зах зээл яалаа тий үн цаасны зах зээл дээр арилжааны 90 гаруй хувийг гадных нь хийдэг байсан 12 оноос хойш яасан гэхээр буурса огцон бүр үн ханш унаа үсттэй тий одоо бид нар бараг л 5% байна уу 4% байна уу гадны тий одоо хөрөнгө оруулагчдын арилжааны хэмжээ бол тий тэгэхээр хит хамааралтай болохоор унах бас тэ нөгөө бүр ингэж огцон мундаг илгээрээ хэвддэг эдийн нөгөө нурдаг тэ нөгөө коллапс хийдэг тийм эрсдэлтэй байлээ. Тэгэхээр тэр бүгдээ айгүй сайн тооцоолж иж бас гадны хөрөнгө бас гадны банкуудыг оруулж ирэх нь зүйтэй болов уу гэж харж байгаа шүү дээ. Одоо жишээ нь энэ яриа ингээд яригдангууд жишээ нь сүүлийн үед танд жишээлбэл гаднаас ийм хандж байгаа ч гэдэг юм уу тэ сонирхож байгаа тийм одоо банкуд мэдрэгдэж байна уу? За танах хэрэгэд яриад эхэлсэн байж гэдэг юм те. Сонирхож байгаа шүү, хэвээрээ шүү. Одоогийн байдлаар бол мэдэгдэж байгаа юм бол алга те. Бид нэр дахиад би хэлээ те нөгөө гадны банкуудыг оруулж ирэхээс өмнө бид нэр те өөрсөндөө бид нэр ямар боломж биднэрт Монголд те бид нэр ямар боломж байна уу гэдгийг таниулах хэрэгтэй болов гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр ганц байгаа одоо нөгөө оюутлага төслөө нураачгүй хүн шиг те нухчин дарчихгүй хүн шиг тийм үү. Нөгөө одоо нөгөө урааныхаа төслийг нухчин дарчихгүй хүн шиг те ингээд дараагийнхаа те төслүүдийг дараагийнхаа том хөрөнгө оруулагч дараагийн том компанитай ингээд яриад явах хэмжээний те ингээд 11 12 онд 10 онд те бид нар яаж нөгөө өстөө дараагийн Дубай те нөө Катар боллоо гэдэг шиг те тийм нөхцөл байдлыг бий болох хэрэгтэй болов гэж харж байна л да. Тэгхгүйгээр бид нэр одоо юу гэдгийг те гадны банк наашир гэдэг байх юм бол өөрсдөө нөхцөлийн бүрдүүлээгүй байж наашир гэдэг 1000 даллаад ямар ч банк орж ирэхгүй болов гэж бодож байна. Та сая нөхцөл гэдээ ярьлаа те. За мэдээж нөхцөл дотор саяны хоёлын гिचээ ярьдаг нөгөө за доктортой байдал, улс төрийн доктортой байдал те. За долларын ханшийн төгрөг доктортой байх. За эрх зүйн орчин доктортой байх гэдэг юмнууд яригдчих байгаа. Энээс гадна та жишээ нь өөр гадны банк орж ирээд тэр ялангуяа хөрөнгөний зах дээр одоо хөрөнгөний захад оролцоод нөгөө байхгүй минь бий болгоод ингээд хугацаанд явхад тэр гадаадын хөрөнгө оруулагчдад чухал дараагийн зүйл юу гэж байна? Дараагийн зүйл нь мэдээж яг нэгт нь юу гэхээр татврын нөхцөл байгаа тийм. Одоо би чинь тэр олон нөхцөл байдлуудын дараад нь татвар хэлж штэ тийм. Тэгэхээр одоо бүгдөө бас манай яг хөрөнгөний зах зээл дээр ч бас байгаа тийм. Хэдий бид нар 5% таж гисэн тийм нөгөө цагийн яам нэг өөр юм ярьдаг, татврын газар нэг өөр юм ярьдаг, санхүүгийн зохицуулах хороо нэг өөр юм ярьдаг. Нэг хуулийг олон талаас нь тайлбарлангуудаа гадаад хөрөнгө оруулагчнаас 20% татвар суудгаа аваад байдаг тийм ээ. Хүүгийн орлогын албан татвараас гадна тийм үү одоо ингээд суудгаж аваад байдаг шүү дээ 20%-ийг. За тэгэхээр чинь хэн орж ирэх вэ Монгол улс руу тийм. Гэтэл одоо нөгөө манайхаас хамаагүй царилга гоё Хонконг нь жишээ 0 байгаа тийм. 0 байгаа тийм. Татвар 0 байгаа тийм. Сингапур бас нэг хайрцангуй бага тийм. Бага байдаг. За одоо жишээлбэл хөрөнгөний зах зээл дээр ярил л та тийм. Ханшны зүрхний татвар гэж яриад шүү дээ. Тэгэхээр 1% ашгийн зүрхний тийм нөгөө ханшны ашгийн зүрхний татвар гэдэг тийм. Хажуудах царайлаг Хонконг ямар ч татваргүй болоод идэг байх чинь бид нар одоо өнөөдөр ийм жижигхэн хөрвөх чадвар муутай ийм жижигхэн зах зээл дээр бид нар 1% 10% байсан 1% болголоо л гэдэг. Ито бодолт нь бас буруу яваад байгаа шүү дээ тийм. Тэр ханшныхын зүрхний татвараа боддог аргач нь
хүртэл буруу яваад байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь суутгал татвар аваад байдаг 20% те. Тэгэхээр нэгт хин орж ирэх юм, хин ч орж ирэхгүй те. Гадаад дотор нь ингэж ялгаатай Монголын хүмүүсээс 5% татвар авчих гадныхнаас 5 дээр нэмэх нь 20 гэж аваад байгаа бол те. Ингэж ялгуурхан гадаргаж байгаа бол хин ч орж ирэхгүй. За хоёрд нь мэдээж иргэцсэн орчин шүүхийн одоо асуудлууд байгаа те. Шүүхтэй холбоотой асуудлууд байгаа те. Одоо банкч байна уу те. Одоо ингээд за ороод ирэхэд дараад нь асуудал үүслэхэд дор хаяж те 3 жил болж шít асуудлыг шийдэх гэхэд тэр хооронд маш их боломжуудыг алднаа да те. Тэгээд ингэж удаан те одоо асуудлыг шийдэх юм бол одоо те зохиох байгууллагуудаар нь ингэж удаан асуудлыг шийдэх юм бол бас гадных нь бас орж ирэхгүй болов гэж бодож байна те. Тэгэхээр энэ ялангуяа санхүүгийн салбарууд энэ асуудлыг одоо шийдэхэд маш түргэн шуурхай шийддэг байхгүй л бол те энэ 3 жилийн хугацаанд бол шийддэг асуудал байх юм болж байна. Одоо сая өнгөрсөн жил лөө нөгөө Казахстаны засгаас чинь бас хөрөнгөний зах зээлтэй холбоотой бүх татваруудаа 66 он хүртэл лөө те 30 жил чөлөөсөн. 40 жил юм уу те. Нөхцөл юу гэдэг тусгай бүс байгуулчихад байгаа гэдэг бүр те. Ингээд бүр чөлөөлөд бүр нойлцсон шүү дээ. Тэгэхээр тэрийг бас өнгөрсөн жил танилцуулжлаа л та. Тэгэхээр бид нар ингээд нөгөө муухай дээр улцсан дээрээ юу гэдэг шиг ингээд ерөөсөө юу гэдгийг ингээд одоо өөрсдөө муулах нь хаашаа. Гэхдээ яг өрсөлдөгч нартайгаа харьцуулахад бол илүү гараад ах зүйл байхгүй мөртлөө ороод ирсэн тэр гадны одоо хөрөнгө оруулагчийн мөнгийг байлгах дээрээ бодох биш. Яаж буцааж үргэж гарах уу гэдэг дээрээ хамаа ингээд төлрүүлчихдэг юм шиг л харагдаад байна. Тийм. Гэтэл биднэрт боломж байнаагүй л байгаа байхгүй юу? Өнөөдөр одоо жишээл төр засаг одоо ингээд том улд нөгөө төрийн өмчт компаниудыг ховчлно гэж ярьж штэ тий. Гэхдээ эн чинь ихний алхам багхгүй юу? Гадныхныг оруулж ирэх тий. Одоо энэ Миат байна тийм үү? Эрдэнэс 5-7 одоо юу гэдгийг те Гок Эрдэнэт байна те. Өөр зөндөө төслүүд байгаа штэ тийм биз дээ. Эднэрийг одоо өнөөдөр тэгээд IPO-д л доо те. Хөрөнгөний зах зээл дээр гаргалт. Эднэрийг хөдлөг эднэрт хэрэгтэй том санхүүжилтийг ярилц те. Тэгэх юм эн чинь ихний алхам байхгүй те. Боломж байна уу? Байна. А нөгөөтэйгөр бид нар хоёр том гүрний те хурш одоо гүрний дунд байж энэ. Тэгэхээр бид нар энэ боломжийг бас ашиглах нөхцөлд баяж болно шүү дээ. Яа те яа одоо шил Казахстан тэнд өөрсөндөө те нөгөө ингээд тусгай зориултын бүс нутаг бий болсон бол бид нар бас энд нь байгуулж байна. Татврын таата те tax free те бүр ямар ч татваргүй тийм санхүүгийн тусгай одоо бүс байгуулж ил да. Тинчэнэ бүх хинтээ төлбөр тооцоо эднэрийг явуулдаг гадны банкуудыг оруулаад ирчдэг те Дубай шиг бүх татврын тэр одоо те бүстэй чөлөөлчдөг ч гэдэм үү те. А нөгөөтэйгөр бид нэр өнөөдрийн одоо яг олон улсад одоо өрнөж байгаа энэ байдлаас харахад хөрөнгө оруулагчдын хувьд одоо бараг л дээ их тайван те тайван л байвал тэр чинь бараг хөрөнгө оруулах нөхцөл те одоо requirement-уудын нэг номер бараг болох гээд шүү дээ. Тэгэхээр Монгол шиг энэ том хоёр одоо гүрний дунд байж манайх шиг ийм тайван те ийм одоо хөлийн маргаангүй ийм ус бас ховор болчиход байна шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр чинь бид нар одоо энэ боломжоо ашиглаа тийм үү? Энэ тайван дайнгүй байгаа те ийм хоёр хүчтэйгөө ийм үл ойлголцох байдал байхгүй те энэ нөхцөлөө харин ашиглаад бид нар гадны хөрөнгө оруулалтыг татах өнөөдөр ийм боломж нь байгаа юм болоо. Тэгэхээр одоо энэ боломжийг ашиглахын тулд те манай энэ одоо төр засгийнхан те мэрэгжлийнхаа зах зээлийн одоо мэрэгжлийн хүмүүстэй гэдэг тийм хамт ажилласаа гэж бодож байгаа юм те. Ягаад гэвэл төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэдэг чинь тэр л байхгүй те. Хувийн хвшлийнхэнтэйгээ бид нар чинь бас энэ зах зээл дээр олон жил үйл ажиллагаа явуулсан. Гадны дотны олон байгууллагатай хамтарч ажиллаж байгаа те. Тодорхой хэмжээнд өөрсдийгөө босоод гайгүй туршлагатай гэж харж байгаа шүү дээ те. Тэгэхээр хамтраад бүгдөө энэ ажлыг одоо түргэн шуурхай хийх нь зөв юм болов уу гэж бодож байна. Тэгэл бид нар одоо байнга л ярьдаг энэ татварын энэ нэг 5-10% тэгэлч яагаадных нь те тэдэн жил тэгэлч яа гэл тэнгуутл нөгөө талдаа тийм мөнгө алдах гэдэг нэм мөнгө алдах гэдэг татварын орлого гээл те. Тэгэл манайх чи ер нь бага штэ гэл. Ингээд идэг бас сөрөг хүчин байгаа штэ тий. Тэгэхээр харин сөрөг хүчиндээ хандаж юу хэлэх вэ гэхээр харин бид нар хараа өнөөдөр авах татвараа бодоод байдаг тий. Өнөөдөр авах татвараа бодоод байхад явандаа тэр нөгөө өнөөдрийн хөнгөлтөөс дараад нь тий хэдийн хэмжээний мөнгө орж ир наад аж ахуйн нэгдий чинь ажлын байр хэд зэрэг нэмэх гээд байгаа нь нөгөө ашиг нь хэр зэрэг нэмэгдэх гээд байгаа юм тий эргээд татвар төлөлт чинь хэд зэрэг нэмэгдэх гээд байгаа юм гэдгээл бодох хэрэгтэй байхгүй тооцоолыг гаргаж ирмээр байгаа юм тий чи Лендмэний хоёлоо яриа л да Лендмэн чи 18 онд IPO их чинь алдагдaltaй ажиллаж исэн мэт ашиггүй байсан шүү дээ тий гэтэл чинь одоо Ногдол ашигын татвар матврын ингээд тэгэл тий нөгөө татврын 5% болгоод ингээд тий аж ахуйн нэгжүүдийн одоо IPO хийсэн зардлын те нөгөө татвараас чөлөөлөх зардал дээр нь одоо суудгаж өгнө оруулж өгнө эдэр гэдэг явснаас хойш өнөөдөр хар Лендмэн те хэдэн төгрөгийн ашиг бол цэвэр ашиг болж байна вэ те 20 гаруй тэрбум болцсон те тэгээ орж байгаа
аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь хэд болчиход байгаа юм тийм үү. Дээрээс нь хэдэн хүн ажиллаж байгаа юм тийм. Хэдэн ажлын байр бий болгож байгаа. Тэгэл нөгөөдгөр нь хүн амын орлогын татвар, нийгмийн татвар шимтгэл бүх юм чинь нэмэгдэл явж байгаа. Тэгэхээр эдийн засагт үзүүлж байгаа тэр импактын те нөгөө айгуу сайн тооцоолж энэ дээр урт хугацаанд ямиг харахгүй бол бид нэр өнөөдөртөө л нэг цуглуулах нэг хэдийн татварын хэмжээг л хараад байгаа болохоос урт хугацааны ямиг арай харж чадахгүй. Тэгээ нөгөө талдаа өрсөлдөгчтэй хармаар байна тий. Өрсөлдөгчт нь дэлхийн хэмжээний том улсууд нөгөө хуулийн доктортай ханшин хөдөлдөгөө тий. За тэгээд шүүх засаглал нь шудрах гэдэг юм уу. Их мөнгө иргэдэг гэдэг ингээд ийм байгаад хахад одоо тэр өрсөлдөгчтэй харахгүй л байна л да тий. Тэгээд зөвхөн дотроо л гарч. Одоо манай монголчууд мэдж байгаа шүү дээ. Байнгын л одоо бүгдөө хаашаа явж гинөө Таиланд явж гин те Хонконг явж гин. Үгүй нөгөө 10 жилийн өмнө байсан айш чинь байж л байгаа гэдэг нөгөө $1 чинь 30 баатал байсан. Яг л твэрэл байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр улс орнууд ингэж л гадны хөрөнгө оруулалтыг татдаг байна. Сүүлийн хэсэгтээ нэг товчхон бас арай энэ сэдвээс хазаагаад тэгтээ холбогдлолтой нэг асуулт асууя. Би ер нь нэг ингэж бодоод байгаа юм л та. Яг энэ манай Монголд энэ хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх талаас нь одоо бодлого төлөлтийн гаргадаг тим институт салгаа. За санхүүгийн зохицуулахаар бол нөгөө зохицуулагч байгууллага тийм төрийн нэрийн өмнөөс хуулийг хэрэгжүүлэх. Тэгэхээр хөгжүүлэх гэдэг юм байхгүй болчихдог. Тэгээ угаасаа ч одоо бүхэл улс орн тийм л байдаг. За сангийн болохоор төсөөл хараад байгаа. Тийм. Одоо энийг саяны жишээ татвар дээр тийм энийг нэг золиослоод яг тэгдэг. Хэдэн жил орж ирэх тэр эдийн засгийн тэлэлтээс орлого татвар нэмэгдэх гэдэг чинь тэрийг нөөгээд байдаг. За тэгээд арилжаачлалын холбоо бол нөгөө бизнесийн байгууллагуудын холбоо байгаад байдаг. Яг одоо энэ хөгжлийн ингээд барьдаг. За энэ хөрөнгөний зах бол бусдтайгаа ингэж уялдана. 5 жил 10 жил стратеги төлөвлөгөөний ингээд энийг гаргаад араас нь ингээд хөөцөлддөг тийм институт ерөөсөө байхгүй байна гэж хараад байгаа. Та энэ дээр одоо жишээлбэл юу гэж бодож байна. Хоёрдугаар хэрэг байвал ер нь хаана ямар институт зэгшигт гэж өгвөл бидний хэрэгтэй байна. Тий яг энийг л бодоод байгаа юм тий. Ялангуяа сая ингээд л одоо нөгөө биржийн шимтгэл эдэрийг ярьлаа шүү дээ бүгдөө тий. Одоо энэ өндөр бас нөгөө гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх чинь манад өртөг өндөр байгаа дээ шүү дээ тий. Энэ манд бирж хэдэн хувийн шимтгэл аваад байна тий. Унцаасны төвлөрсөн төв хэдийг аваад байна ч гэдэг юм уу тий. Тэгээ эн чинь нөгөө дандаа төрийн өмчтэй компаниуд байгаад байдаг тий. Тэгэл асуудал ярих гэж сангийн ам эзэн нь сангийн ам тэнд чинь эдийн засаг тэ нөгөө хөгжүүлэх биш тэр чинь нөгөө мөн төсвийн бодлого барьдаг тэ татвар авдаг л байгууллага болохоос биш тэ яг ингээд нөгөө тэр бодож нөгөө тэр бодлого нь хүртэл зөрөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь одоо үгүй ээ тэ бизнес төлөвлөгөөгөө биелүүлэх гэл ингээд биржийг шахаад байдаг тэ. Тэгэхээр дэмжихгүй шүү дээ зах зээлийг тэ. Яг энэ асуудлаар бид нар бас дотроо яриад байгаа байхгүй. Одоо тэ хийн тэ. Одоо ойлгохгүй л байна л да. Эдийн засгийн яам, хөгжлийн яам юм болов уу гэж л хараад байна шүү дээ тий. Эсвэл санхүүгийн зохицуулах оронд одоо яах вэ гэхээр хуулиар нь 100% нь тий нөгөө одоо тэр эрхийн нөгөөд тий тэр бодлого одоо бас хөгжүүлээд тий боловсруулад батлуулад тий тэрний хөдлөө одоо ажиллаа хийдэг тий гүйцэтгэдэг болго тийм байгууллага болгох уу гэдэг асуудал байна. Яг орхигдчиход байгаа юм тий. Банкуд болохоор тий яг бас байгаад байдаг харьцангуй. Одоо жишээ нь татвар дээр ихэд чинь банкуудын хадгаламж чинь хэдэн жил явж байгаа татварт болсон юм бэ тий. Тийм шүү дээ. Нэг 10 гаруй жилийн өмнө татварт болсон баг тий. Тэгэхээр тэрнээс өмнө тэр одоо нэг 20 жилийн хугацаанд бол ингээд дэмжигдэл явагдсан байгаа байхгүй тий. За банкны сектор хөгжүүлэх хөгжих ёстой гэл. Тэгэл банкны хадгаламжийн хүмүүсээс татвар авдаг л байсан. Тэгж жагаад 40 жил явсны дараа татвар авч явах нэлээд тогтцсны дараа тий. Тэгэхэд одоо хөрөнгөний зах дээр мөнгө нь орж ирэх багт татвар авна. Харин ингээд зүрхтэй. Хөрөнгөний зах зээлийн талаар нэгт ойлголт бага шиг байна тий. Манай одоо бодлого гаргагч шийдвэрүүдээ гаргагчдын төвшөнд би бас бодоод байгаа тийм арай хөрөнгөний зах зээлийн талаар ойлголт нь бага байгаа болов. Тэгэхээр аль аль талдаа тийм бүгдөө ч гэсэн зах зээлийн төлөө тийм бас ингэж шийдвэр гаргагчдын төвшөнд ч гэсэн тийм бүгдөө ингэж хамтарч ажиллаж өөрсдөө бас өөрсдийнхөө бодол санаа тийм нөгөө санааг бас хөргүүлж явах хэрэгтэй юм болов уу гэж бас хараад байгаа юм. За тэгээд хүрэлцэн ирж маш өргөн сэдвэр ярьсан баярлалаа. Тэгээд таны ажил амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Бид хөрөнгөний зах зээлийг хөгжүүлж чадах юм бол баялагын хуваарлтыг илүү өргөн цар хүрээнд илүү болгож за үүний үр дүнд бол чинээлэг дундаж анги бий болох. За иргэд маань нэг баялагынхаа эзэд болох. За улмаар чинээлэг дундаж анги бий болсноор нийгэмд аяанда тэгш ирэх шударга ёс
тогтох ийм бодиттой үр дүнгийн төлөө магадгүй хол урт хугацааны ажлын үр дүн бах. Тэгэхдээ тэгж бас төгшөхгүйгээр хөрөнгөний зах зээл бол хөгжих ёстой. Хөгжсөний үр дүнд улс орон иргэд маань баян болно гэдэг итгэл үнэмшил үзэл баримтал дээр бол хөрөнгөний зах зээлийнхэн ажилдгаа. Тэгээд тэр цаг төтлөх болваа гэж хүсмээр. Баярлалаа.